Санаа. За TVд үзийг үзэж баярлалаа. Өнөөдөр бол Зэвэр ток шоуны шинэхэн дугаарыг хэлж байна. Пүрэв гараг болгон би сонирхолтой зочдыг үрдэг. Яг Зэвүүн гэдэг утга нь бол дахин давтагдчихгүй гэдэг утгаар би хэрэгэлдэг учраас надтай ярилцж байгаа хүмүүс дахин давтагдчихгүй байдаг. За тэгээ өнөөдрийн зочин бол рэпер. Тэгээд залуучууд ялангуяа бүсгүүчүүдээс их дуртай байдаг баг. Рэпер Wolfism буюу гисэр гэж залууг өдрөж оролцож байна. Тэгээд ирсэн баярлаа. За баярлаа. Миний 80 гаруй дугаарыг ихэд хамгийн их хүлээсэн зочин бол гисэр байлаа. Цаг 40 минут хүлээлээ гэж. Ажил ихтэй овоорцсон байна. Давчуу байна. Баяр болж байна. Тэ. Баяраас баярын оронд юм. Төөд чи Валентины баяр ч тэ. Тийм. Баяраас баяр. Wolfism хамаатай юу баяр? Энэ баяр надад нэг хамаа байхгүй. Хамаа байхгүй. За. Окей. Ажил их байна. Ажил ихтэй. Цомгийн 2 дахь цомгийн айлт болох гэж байгаа тэ. За би бас тэгээд тэр талаар нь бас ярина. Тэгээд бас өнөөдөр бас их сонирхолтой ярилцлага болох бах. Их олон бас хүмүүс надад санал тавьж ирсэн Wolfism гэж. Тэгээд санал тавьж байгаа хүмүүсийн ихэнх нь дандаа охтууд байлаа. Тэгэхээр бас Wolfism бас их охтууд их дуртай хайртай байдаг баха гэж бодож байна. Энэ их охин чамлуу хайрцаж бичихгүй те. Ер нь бол тэр нь цаашаа. Гэтэ хоёул арай өөр юм байна идэх. Яг хөө зөв би Валентины баяр учраас бас чамайг хэрэг охин бас найрдаг бол гэж бодлоо. Хамааг найраж хаашаа. Ганц бий юу те? Ер нь бол тийм. Ганц бий. За ер нь бол гэдэг чинь л тэгэл аим шүү те. За тэр бол хамааг. За өнөөдрийнхөө ярилцлагын бүгдрээ хувь талаас нь эхлэхэй. Тэгээд Wolfism өөрийгөө нэг гоё танилцуулж. Ер нь бас нэг хүн Wolfism гисэр. Тэ миний одоо байгаа байдал ер нь ингээд нэр гисэр байгаа байдал би ингээд л өөрөө яг. Тэгээ надад ямар ч бодлоо юм байхгүй. Тэ. Real гэж яриад тийм л те. Тэ одоо яг үнэн байгаагаараа байдаг гэсэн үг бах те. Ер нь бол тийм юм дуртай. Хэдэн настай вэ? Одоо бас эр хүн бол тэр тал дээр нэг нууж хаахгүй байна. 50 тал руу 25 таа. Тэгсгээл явж байгаа. Хэлэхгүй. Гэтэ мэдэх нь бол мэдж байгаа. Наваг бас сайн мэддэг хүмүүс бас зөндөө байгаа сонсдог. Тэгээ нөө real way гэчихэд насаа хэлэхгүй болохоор ч болохгүй юм шүү. Яг тэ 23 таа. 23 таа. 23 настай. Ямар жилтэй юм бэ? Гахаа жилтэй. Одоо тэгэхээр жил орж ийн гэсэн үг те. За их л нөө жил орохоор нэг барцад тэгээд одоо энэ рэперүүд нэг тийм гандан мандаа ороод ном цэслээ хийлэгдэм байна. Тэгээ би ер нь бол тийм шүтлэг тийм юм байгаа надад. Тийм байх хэрэгтэй те. Монгол хүнд бол яг нэг тийм бүр ихтэй хэлтрэхгүй л те. тэтг зүйл байх хэрэгтэй. Бага надад итгэдэг зүйл зөндөө байгаа. Зөндөө. За аав ээжээсээ хэдүүлээвэ одоо хинтэйг амьдарч байна. Одоо ерөнхийдөө тусдаа ахтайгаа амьдардаг. Аав ээж, ах эгч дүүтэй. Йоо зөв. Аль нь дундах? Тий. Ер нь бол баг. Сүүлд манай баг дүү төрсөн. Мэдлсэн. Одоо жоох юм биш те? Жоохон. Ах эгчтэй хүүхд их гоё гэр бүл дундаа халуун талуур амьсгалыг бүрдүүлдэг ирэх те нэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ хөвчлэн. Ирэх гэдэг нь яг нэг заавал нэг энийг авъя тэрийг авъя гэсэндээ биш. Нэг гоё тийм ээж аавын гоё зөв хүмүүжлэлтэй эрхэлсэн хүүхдүүд байдаг шүү дээ. Чи ер нь хэрэг ирэх вэ? Ирэх байсан шүү. Одоо хүртэл эрхлүүлэх гэдэг. Нэг тийм. Гэхдээ би бас эрхлэх үедээ эрхлэх хэрэгтэй баха зарим хүмүүс ер нь би ч гэсэн эрхийг идэх хэрэгтэй. Яг оо миний хувьд бол эрхлээд тийм даварцсан юм бол байхгүй. Гэхдээ хүмүүс бол нэг хандлага тийм байдаг л та. Энэ одоо нэг баяа айлын хүүхдүүдийг нэг тэмрүүмнүүд байдаг шүү дээ. Баяа айлын хүүхэд ийм хийгээд байна. Тийм юм бол байхгүй. Баяа айлын хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Би чамаас тийг сонсч ирсэн юм байна. Баяа айлын хүүхэд учраас рэпер G хажуудаа авч дуулуулсан гэдэг би яриа сонсч ирсэн. Тэгээд тий ярьж л байдаг юм байлаа. Тэгээд ер нь бол яг би хүний ярианд итгэдэг хүн биш л дээ. Тэгвэл яг зүгээр энэ баяа айлын хүүхэд гэдэг тодорхойлтыг би хувьдаа ойлгохдоо хайр халамжаар дүүрэн тэ мэдээж өлсөхгүй цангаахгүй хөссөн хувц сонорыг навж өгдөг хүнээс элэг бүтээн амьдруулахыг би баяа айлын хүүхэд гэж боддог байхгүй. Тэгээ ер нь бол санал нийлж байна. Мэдээж хангалттай энэ утгаар бол Wolfism би баяа айлын хүүхэд. Харин зүгээр мөнгө төгрөгийн тал дээр бол одоо ингээд залуучууд аавынхаа мөнгөөр эсвэл ээжийнхаа мөнгөөр байр машин авахулдаг те амьдралынх нь одоо бас залуучуудын зорилго болж байгаа мөрөөдөл болж байгаа зүйл бол аав ээжээс нь ирчдэг. Тэр зүйл чамд ирсэн үү? Ирээгүй юу? Байна. Байлгүй ах уу цаашаа ингээд үргэлжлээ явах. Надаас бас цаашаа явах. Тийм юм байна. Ээж аваас авчсан хамгийн том билег юу вэ? Одоо энэ амьдрал юм уу? Энэ амьдрал. Тийм амьсгалж чинь би ингээ ярээ сууж чинь. Тийм амьдрал. Рэпер болоод хэр удаж байгаа юм бэ? Анх сонирхоод яг дуу гаргаад эхэлсэн тэр рэпер болоод
анхны дуу гаргаад одоо яг 5 жил болж байна. Тэрнээс өмнө нь ерөнхийдөө туршилтын шатандаа байсан гэх юм уу. 11 за 2009 оноос хойш ингээд энэ зүйлд ингээд дурлаад эхэлсэн. Тэгээд 11 онд яг өөрийгөө олсон. 14 онд би анхныхаа дуу гаргасан. Тэрнээс өмнөх тэр хооронд гарсан дуунууд бол ерөнхийдөө яг бэлтгэлийн ажил гэдэг юм уу тий демо байсан. Тийм байсан. Өөрийгөө олсон гэж одоо ер нь өөрийгөө олно гэдэг нь яг тайлбарлал юу гэсэн үг вэ? Яг өөрийнхөө Та бол өөрийгөө олсон байгаа зү. тэгж яагаад рэпрүүдийн хувьд яг дуулах Рэпрүүдийн хувьд бол өөрийгөө олно гэж бол нэг тийм байна л да. Одоо яг нэг хуулбар тий нэг хуулбар та одоо тань шиг нэг хүн ингээд нэг нэвтрүүлгийг хийгээд ингээд өөрөөгээд ингээд нэвтрүүлгийг хийгээд хандлт авах гад байдаг. Тим юмнууд бас байна. Миний хувьд бол ямар ч тийм байхгүй. Би яг өөрийгөө олсон гэж хувьдаа дүгнэж байгаа. Тэгэхээр яг энэ дээл байгаа юм болов уу? Өөр нэг тайлбарлаад байгаа юм байна. бусдад адилхан биш гэж би ойлгож байна. Тэ? Бүгд л өөр шүү дээ. Бүгд л тусдаа өөр хөө хүмүүс. Хүнд таалагдах гэж ингэж жүжиглээд байх шаардлага байхгүй. Энэ зан чанарыг би бол олон юмнаас л авсан. Олон хүмүүстэй хамтарч ажиллаж исэн. Олон хүмүүсийг би хүндэлдэг, респектлдэг. Тэгээ би нэг жүжиглээд ингээд байгаа би ингээд таалагдах гэж ингэж хувцлаагүй, таалагдах гэж би юм харшил зүгээгүй. Таалагдах гэж би ингэж харуулах гэж хивээс хэлгээгүй. Ер нь л би яг өөртөө л таалагдаж амьдарч байгаа яг тийм л. Рэпер G одоо байгаа вольфизмыг гаргаж ирэхэд нөлөөлсөн үү? Хэдэн хувьд нөлөөлсөн бэ? Маш их нөлөөлсөн. Маш анх яаж танилцчихсан бэ нэрээ? Анх ахын клипэн дээр очиж тусалж илаа. Тэгээ ахтай танилцж ирсэн. Ерөнхийдөө тэгээд холбоотой хоорондоо уцаар ярьж нэг тийм холбоо байдаг гэсэн. Би одоо дуугаа сонсуулъя гэд явуулдаг ч юм уу. Энэ яаж ийн агаа тэ? Тийм холбоо би өөрөө ингэж эхлүүлж ирсэн. Айл тал ер нь холбоо эхэлж ирсэн гэж. Хэдүүд сэтгэлдүүдийг харсан чинь рэпер G энэ нэг хэдэн сугны үсээ авч явах гэж стад зовж чинь яаж нийлж чинь хэлээд гэсэн чинь яасан чинь чиний чам шиг ус бол миний салтаан ч урахгүй ч нэг тийм монстер нилээ судалсан байна тий нэг тийм үдсэн юм би тэгсэн чинь яг зөв би тэрийг хараад яг зөв би бол нэг нэгэндээ дэмтэй одоо яг ийм левел энэ гэж явдаг юм шиг байна тий нэг бүлэг гэж явах юм уу яг юу гэж лейбл юм уу тий яг юу гэж тайлбарлалт юм бэ лейбл компани, хөгжмийн компани. Real label бол хөгжмийн компани. Тинчээ уран бүтээлч байгаа, рэпер байгаа, продюсер байгаа, битмейкер байгаа, сошиал менежер байгаа, бүх хүмүүс байгаа. Тинчээ ингээ баг ажиллаж байгаа гэсэн. Одоо миний анхны цомог дээр бол баг ажиллаж ирсэн. Одоо хоёр дахь цомог дээр бол би тэгтээ ганцаараа ажилласан гэж хэлэхгүй шүү дээ. Ерөнхийдөө төлхөө өөрийнхөө юмнуудыг одоо тэр багаас би гараад гэрээний хугацаа дуусаад өөрийнхөө юмыг төлхөө явуулсан гэсэн үг. Одоо бол хамтарч байгаа юу? Рэпер би гэж үтэй. Холбоотой. Яг би очиж золгоогүй ч гэсэн цагаан сараар минь түргэсэн. Тэгээ хаяа асуудал, ажил юм байвал таардаг, ярьдаг холбоотой хүмүүстэй холбоотой байдаг. Та рэпер G-тэй муудалж барайгүй үстэй. Тийм муудалж барьсан гэ хүмүүс ирдэг. Тэгтээ тийм бол асуудал байхгүй. Би өстөг сонсохгүй нүдтэй ахтайгаа муудалцаад тэгээд тусгаарлаад алга болсон гэд томроод алга болсон л. Гүү штэ. Тийм юм байхгүй штэ. Зүгээр яг гэрээний хугацаа дуусаад тэгээд явахын хувьд бол ингээд иш тийшээ ингээд замаа өгөх хувьд бол хөөсөн. Тэгтээ ямар ч тийм асуудлаас үүдэж тэр нь бол эхэлсэн юм бол байхгүй. Ямар нэг юм бас дуустдаг шүү дээ. Насан туршдаа үргэлжлэн гэж бас байхгүй. Гэтэ мэдээж ах トゥ угийн оролт харилцаа мэдээж байгаа. Хүндэл байгаа надад. Ахын хувьд ер нь ах хүн ямар байх ёстой юм бол? Ах байх амар хэцүү байгаа. Би одоо саяхнаас л дүүтэй болоод ах болж мэдэж байна. Би юм дандаа дүү байсан. Ах байх хэцүү баг. Ах хүн ямар байх вэ гэж үү? Байвал дээр вэ гэж үү? Ямар байвал хүний хүндлэлийг хүлээдэг вэ? Одооний ах нар бол мангар бацаамын гиснэрээ ч юм уу эсвэл ганц хоёр насаараа ахаараа ч юм уу одоо хүнийг дээр нь гарах гад хүндлүүлэх гээд хүчээр хүндлүүлэх гэдэг хандлагыг би хардаг байхгүй. Яг зөв миний хувьд бол ах гэдэг хүн хийсэн зүйлээрээ, бүтээсэн зүйлээрээ, байгаа байдлаараа бүхэл зүйлээр үлгэр дүүр айлал тий. Зүг. Энэ таварыг өөрөө ингээд асуугаа хариулж юм шүү гэдэг. Амар юм дээ. Бодож байгаа гэж шууд өөрөө бас тайлбарлаад бас ингэ ярилцчихвол зүг шүү дээ. Заавал зочин яриад хөтлөгч нь асуугаа асуух гэж байхгүй шүү. Тэгвэл би нэг жоох юм асуучих уу гэдэг. Асууж болно ч хэлээтэй.
Таны ажиллаж ажиллая. За тамхи татдаг. Тамхи татнаа. Тэгээ тамхинаас гарах гад юм татж байгаа бас. Тамхи энэ ухаанд бол арай дэндүү. Рэпер хэр заавал гангстер байх хэрэгтэй. Үгүй. Тэрнтэй нийлэхгүй. Тамхи татаад арх уугаал. Яа их нэг хүмүүсийн ойлголт бол магадгүй. Гэтэ тэр бол амьдралын хэм маяг тийм юм бол байгаа л да. Одоо рэпрүүд уран бүтээлчтэй амьдрал мэдээж бол юм тийм амархан гэж боддог л доо. Ингээл 6 цэнгэл өгөөд дуулаад амархан мөнгө олоод тэрийгээ тэгээд ингээл шоудаал хар тамхи татаал ингээл явдаг ял ярьдаг тий. Тийм байхгүй. Амар хэцүү. Энийг одоо нэг дуу гарах гэж хэдэн жил хөрлөж байгаа тий. Яаж байгаа тэр газар очиод ингэж ямар гэрээтэй ажиллаж байгаа тэрийг хүмүүс бол тэр төдийлөн тэрийг мэдэхгүй шүү дээ. Чи хизээ юм байсан гэдэг үгийг сонсч байсан уу? Зөндөө сонсч байна. Чи хизээ юм болцсон гэлээ. Нусаа хацартанаас өгтлөөсөн биз дээ гэдэг тий. Рэп тэмбэд орж исэн юм л шүү дээ. Тэр мэрэж хараад ярьдаг бах тий. Би тэднэрт тэр юмдаа би одоо ингээ шивээс мэс бүх юмдаа би юу ч авчихсан. Тэр үзэл би гэхдээ ичхгүй бол байна санаа зовх үе. За ийм байсан. Яах вэ ийм тийм л байсан шүү дээ. Үний юм нэр. Гэхдээ харин ч би бахарах хэрэгтэй гэж боддог. Тийм би бахархдаг. Хүн өөрчлөгдөж чадна, хүн хувьсан тэгээд сайн найрал өөрчлөлт. Улам мундаг болно гэдэг бол миний хувьд бол сайн л зүйл гэж боддог. Би тэр рэп тэмбэг харж байхад бол мэдээж хүн дуршлах хэрэгтэй те бүх зүйл яг эхэлж исэн, баг эхлэж хүч байсан баг. Тэр хэдэн он юм бэ рэп тэмбэд ордог? 12 он юм уу? Тэрүүгээр тэгээд ер нь бол нэг яваг баг те. Яваг штэ. Тин чи харин зөндөө олон хүмүүстэй танилцсан. Яг гоо хэрэгтэй юмнуудаа би яг одоо танаас нэг юм асууж байгаа. За. Та ингээд болох юм болдгороо болдог, хөв тавилан ингээд сууж идэг юм итгэдэг. Итгэдэг. Яг тэгэл явж байгаа. Маш их итгэдэг шүү би нэрээ. Энд дээрээс айгүй санал нийлж байна. Ямар нэгэн зүйл дээр одоо муу зүйл боллоо ч гэхэд бас нэг өөрийгөө тайлбарлах нэг арга юм болоо гэж би боддог. Тэ? За болох юм болдгороо өөрийгөө тавьшуулаад нэг иймэрхүү нэг юм байна. Яг тэр шиг юм байна тий. Тэр шиг ингээл явж байгаа. Wolfism одоо л их олон дуунуудыг гаргасан баг. Тэгээд дуунууд дээр их хурц үг хэллгүүдийг бас оруулж ярьдаг юм бэл дуулдаг юм бэлээ те. Тэр дуунуудын бас манай завхныхаа нэг тийм юм байгаа. Тэрийг бол үгийг бол бүгдийг нь өөрсдөө. Тий. Энэ дээр л угаасаа зөндөөл нэвтрүүлэг дээр зөндөөл рэпрүүд ярьдаг штэ. Рэпер хүн өөрсдөө сэтгэх хэвээр өөрсдөө хүмүүст ингэж мэдээлэл өгөх хэвээр. Энийг хүмүүс сонсож байгаа. Хэнийг нэг дийсэлж ирсэн үү? Дийсэлжсэн. Хэнийг? Ер нь зөндөө хүмүүс дийсэлжсэн. Одоо миний ихэнх дуу ер нь л дандаа л юм тийм давшсан. Тийм одоо агрессив юу гэдэг тийм байдаг. Чиний хамгийн том өрсөлдөгч одоо яг чиний үеийнхний дунд байгаа рэпер хэм байна? Яа энэ рэперүүдийн санаа моног юуст гүцэхгүй байдаг. Одоо нөө нэг рэпер цэцэг байдаг те. Бидний бас лейбл гэж байдаг. Тийм байгаа. Бандиор энэ гэл хөөхтэй юм уу? Найз шүү дээ манай. Найз. Тэ. Бид хоёр шал өөр хүмүүс. Хоорондоо нэг муудалч биш нэг чи биш байсан баха нэг хоорондоо нэг дисмис хийгээл лайв энэ төр хийгээл ах юм. Тийм юм бол харин болоод тах шиг байсан. Би харсан. За би хараагүй судлаа хэлэхгүй шүү. Тэр бол маркетинг үү? Маркетинг ч байгаах. Мэдхгүй. Би яг цаана яг юу болоод байгаа хүмүүсийн асуудлыг бол мэдэхгүй шүү дээ. Би өөрийгөө л чи хүмүүсийг дийслэхэд тэр хүмүүс эргүүлээд чамд янз бүрийн юм ярьж утсаар ч юм уу холбогддоггүй юм. Нэг тийм хүн болж исэн. Яг тэрийг л яриад байх юм. Ер нь ямархуу хүмүүсийг яагаад дийсэлтэй? За би одоо өнгөрсөн одоо ирээдүй гэхээр би өнгөрсөнд нэлээд олон туршилт хийжсэн. Өнгөрсөндөө би нэлээд олон хүмүүс рүү ингэж дайр давшилж одоо нэг юмтай болох гэдэг шүү дээ карьертэй. Тэхийн тул би зөндөө юм хийжсэн байхгүй юу? Тэрэн дээр ингээ хүмүүсийг хатгаж үзэж штэ. Тэгэхээр би зөндөө хүмүүсийг хатгаж ирсэн. Тэгтээ дараа нь зөндөө таараад яг ингээд за сайн байна уу гэж юм шиг болж авчихсан. Тэ. Асуудал байхгүй те. Эмхтэй үнж дийлчихсэн. Би рэп тийм бед орж байхдаа эмхтэй үдээж баталчихсан. Тийм баталчихсан. Эмхтэйчүүд энэ хэр их тийм рэп сонирхож яадаг юм бэ? Одоо хипхоп амар өргөн цар урт болц те. Цар урт юм байна те. Бихид. Монголд л ихтэй цөөхөн эмхтэй рэперүүд байна те. Танай лейблийн нэг бүсгүй байдаг те. Болон тэгээд дэх үе Jenny байна те. Тэ. Өөр хэм байгаа лээ. Миссэм байна. Миссэм. Нэнэ мэн байгаа те. Нэнэ мэн. Тэр ихтэй хамтарч ирсэн ер нь өмнө. Одоо Миссэмтэй хамтарсан нэг дуу цацагдах гал ачааллаа л. Тэгээд тэр дуунаас яаж ашиг олт юм бэ та нар? Бид нар ер нь дуунаас ашиг олохгүй шүү дээ. Зөндөл асууж хариулт авчихсан байл үү.
Одоо яг зөв ашигын төлөө бас нэг жоох юм хийх байлгүйдээ яриач тээ. Цомог момог хийж Монголын зах зээл болохоор айгүй тийм асуудалтай л да. Том компаниуд, том одоо чартууд тэд нар ерөнхийдөө яг өөрсдийн тийм гэрээтэй, танил талтай одоо яг юм нэг улсын хурлын хурал шиг те яг тиймэрэл явдаг гэж би хувьдаа хараад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ цэвэр уран бүтээл гаргаж байгаа, цэвэр тийм ашиг олох гэж явж байгаа зах зээл нь бол маш тийм хүнд байдалтай. Бид нэр уран бүтээл хийдэг хүмүүс ингээд амьдралаа зориулж байгаа. Амьдралаа зориулаад тэнцэнээс мөнгө олно гэдэг бол маш хэцүү. Гэхдээ мөнгө олохгүй байх бас хэцүү. Мөнгөний төлөө улаараад байх бас хэцүү. Миний хувьд бол одоо миний аавын ч юм уу манай хүмүүжил юм уу одоо зүгээр л хийх ёстой юм хий хүнтэй ямар ч байсан адилхан харьц хүний хизээж бити өмсөн зүйлсэн мөнгө төгрөг харагдж байгаа байдлаар нь дүгнэ зүгээр л хийх ёстой юм хий гэдэг те яг тийм хүмүүжлэр би хийж байгаа мөнгөний төлөө биш те ер нь бол тийм. Тэгтээ мөнгө олохгүйгээр айгүй хэцүү тэрийг мэдж байгаа шүү дээ. Улаанбаатарт нэг дуулаад нэг бааранд очиод дуулаад тэр мөнгөө олоод тэгээд 200 300 мянган төгрөг 500 мянган төгрөг сая төгрөг тэр үл айгүй амархан юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэр чинь тэгтээ тийм биш болж байгаа шиг. Нэг дуу гарах гэж ямар их зардал гарч байгаа байлээ. Кили хитэн үний ажил байгаа байлээ. Тэгж бодлоо. Олонний танилуд бол их айгүй зарим хүмүүс нь тулцсан одоо олон танил хүмүүс байж таа Монголд хэд хэдэн. Тэгээ тийм хүмүүс нь бас их зантай тий. Ягаад ярихгүй байгаа гэлтэй. Манай телевизийн тийм зантай. Би одоо тэр нэг Брюсли хэлсэн мэт шүү дээ. Ус шиг бай гэдэг. Яг л тийм би яг мөс шиг ч болж чадна, ус шиг ч болж чадна, уурч чадна. Яг тийм л. Гэтэл чи одоо олонний танил болсон шүү дээ. Телевизэн бол хэдэн наснаас хэдний насны хооронд бас өөрөө тэрийг судалдаг байлгүй. Хэдэн наснаас хэдэн насны хооронд эрэгтэй юу, эмэгтэй юу, ямар залуучууд ер нь чамаа сонсч байна? Янз бүр шүү дээ. Манай аав ээж хүртэл нэг байж шүү дээ. Дэмждэг, амар дэмждэг. Манай ах ихч. Одоо маргааш болох тоглолтын дээр манай ах ихч хоёр хамгийн урд ирсэн ингээл байж байгаа. Ээж нь очихгүй гэ би арайч ээжгээ тийм талаар нь. Болохгүй дээ. Олонний танил байхад бие их зөв авч явах хэрэгтэй шаардлагатай байдаг те. Ер нь бол нэг тийм үүрэг хүнд ирчдэг юм шиг байна л да. Маш том үүрэг. Тэгээд яг ганц хоёр хүмүүсийг ингээд мөрөөд ч юм уу тоглолтын дээр нь очно гэж хэлээд тодлоо яриад ч юм уу явсан зүйлүүд зөндөө байдгүй. Тийм юм байхгүй. Байхгүй. Эсвэл нэг яг би зүр ойлгоод байгаа нь түрүүн би чамд ярьлаа л те. Өчтөр байлаа ярьсантэй лайваар. Яг тэрэн дээр гэхдээ би мөрөөг яг энэ ч л байгаа л да. Над руу үл ойлголцол гэх юм уу? Над руу 3 цагт залах хэрэгтэй байсан гэж үгүй айгу ирцэн байх хэрэгтэй гэж энэ ч ойлгосон. Би болохоор тийч өглөө над руу залгаад сануулах хэрэгтэй гэж бодсон. Тэрэн дээр л. Би ойлгохтой бол бүхс би ойлгохтой нэг олон 80 гаруй хүн бүгдээрээ л яг цагтаа ингээд залгуулахгүй ирсэн болохоор тэгэл нөгөө идтэйг адилхан утсан. Миний буруу л да тэр бол те ялчгүй миний хариуцлага. Тэгээд би бас тэн дээр буруугаа хүлээж байна. Би бас буруугаа хүлээж байна. За гоё. Хүнээс уучлах уу гэдэг хамгийн чухал зүйл баг те. Ер нь зөв. Тэрийг дотроо байлгаж болохгүй шүү дээ. Хүнээс хэр их уучлахгүй чаддаг вэ? Яг үнэнгээл хэлээрэй. Чаднаа. Яг энтэйг адилхан хайртай гэдэг үгийг хэр их хэлдэг вэ? Хэлнэ. Ээж авдаа. Яг айлын багууд ч юм уу ер нь нэг магадгүй яг гэр бүл дотор хүмүүжил янз янз байдаг л те. Одоо жишээлбэл би ээж авдаа байнга хайртай гэж хэлдэг. Зарим хүмүүс бол хэлэхээс имээдэг, ичдэг байдаг юм байна л. Тэнгүүд чиний хувьд бол аль нь вэ? Ичдэг үү? Ер нь хэлцдэг л байсан. Хамаагүй. Одоо ч гэсэн хэлцдэг. Би хизээж хүч магадгүй шүү дээ. Манай гэрийн хизээж байхгүй болж магадгүй шүү дээ. Байнга үүр тийм гэж байгаа шүү дээ. Би хэлдэг. Зүгээр л хэлцдэг. Ээж за хайртай шүү. Тэгээ аавд хэлэх гээд тэгэхээр амарцээ тийм ба тий. Яг тийм тий аавд хэлэх гээд тэгэхээр яац чи юм ээ ууц юм уу? Ер нь бол тийм шүү дээ. Тэгээд тэгээ бас нэг харж байгаа л томгийн тааруулал бас мэдрүүлж байх хэрэгтэй юм шүү. Жохон мэдрэмжтэй байх хэрэгтэй хүмүүс ер нь бол. Аав ээжийнхаа юу ачааг хариулна гэхээр ямар зүйл дээр ачааг хариулах вэ? Санааг нь зоохгүй л байх хэрэгтэй байна. Өө явж байгаа ажиллаж байгаа амьдрахаар амьдарч байгаа. Явж байгаа сайн байгаа. Тэгэл болох шүү дээ. Ингээд ядаргаатай байлгаад те бүр ингээд нэхэл хатуу тийм байлгахыг би хүсдэг. Гэсэр битэр бас тэгтээ ихэд адилхан бодолтой. Чи ер нь юуны орд морд байж одоо юм үзэж мэдгүй гэж юу? Үгүй ээ тийм байхгүй. Байхгүй. Юуны орд нэрэ? Хумх. Би орд маргааш төрсөн өдөр шүү дээ. Оо тийм үү? Тийм шүү дээ. Уучлаарай баяр мэндэ. Баярлалаа. Юу их юм маргааш? Маргааш тоглолтоо шүү дээ. Тоглолтоо
Төсөө дөрөв дагцуулж байгаа тий. Тий. Тэгээ тавтах штэ. Тавтах. Оройн after party хаана болох вэ? Castle Club. Castle. Ер нь бол клубууд бас нэг одоо нэг тодорхой хэмжээний цензуртэй болчих тий. Одоо нэг хүмүүсийн ойлголтоор одоо зөв, минт, choco одоо юу гэдгийг нэг жоохон тийм төвийн клубууд nice. Бусд нь бол одоо жоохон хүмүүс ярьдгаар золбон гэж яриад байл та. Orc mark гэж янз янзаар ярих. Яа тэгээд хүмүүс өөрсдөө орж үзэл тэр өөрсдийн тэр нэг хүн болгон таалагдах гэж юм гэж байхгүй. Мэдгүй. Би юу сайн мэдгүй шүү дээ. Надад бол таалагдсан газрууд бол Castle байна. Клубууд бол би угаасаа клубуудтай ингэж ажиллаж байгаа шүү дээ. Зөндөө клубуудтай ажиллаж байгаа. Castle-ыг би сонгосон. Чи клубд орохдоо дотор байгаа хүмүүсийг харж ордгоо эсвэл орчныг харж ордгоо? Орчин, дугуурал, Октод. тэгээд Октод. хүчм, DJ. Яг октод угаасаа тэнцээ чинь байгаа шүү дээ. Октод байхгүй юу? Харахгүй байх гэж байхгүй шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг юм бэ? Ингээд сохор хүн байгаа шүү. Гэтэ тэрэн дээр чинь нэг юм үг унгаах гэдэг юм шиг санагдаад байна. Онохгүй шүү дээ. Яг би зүгээр ойлгохтой. Одоогийн залуучуудын би зөндөө л эрэгтэй хүмүүсийг мэднэ. Би яг зад намайг хүмүүс муулах байх. Хамаа алга. Эрэгтэй хүн болго адилхан билээ дөхөхгүй юу нь бол эр хүн л бол эр хүн биз дээ. Нэг гомо ч юм уу эсвэл LGBT митинг бол биш бол эмэгтэй хүнийг сонирхдаг, эмэгтэй хүнийг хайрладаг байх чинь зүг биз дээ. Буруу биш үстэй. Баарнаас л охтуудыг хайрлаа аваа гарчин биз дээ. Үгүй ээ. Тийм юм дэстэй дургуй тэр чи одоо хэний ихнэр байх юм бэлээ. Юу ч байх юм бэлээ тийм биз дээ. Миний ихнэрийг нэг хүн тэн чи ингээд клубаас аваа гарч ийн гэж бодлоо. Би бас тэг юм jealous дээ. Юм жоохон хартай татлын хүн. Тийм болохоор нэг тим юм дээр би аваа гарчдгөө гэж ярьж ярихгүй. Авч гарч байгаагүй юу те амьдралтаа. Гэхдээ тэгж ярих нь цаашаа. За тэгэхээр байсан л байлгүй дээ. Тодорхой хэмжээнд жоохон нэг ганц ярих тийм ээ. Тэгэл байлгүй гэж. Байдаг Зөрүүлээд асууч байдаг л байлгүй. байгаа шүү дээ. Надад бол байгаа шүү дээ. Тэгээд угаасаа л ил цагаандаа гараад би айгүй олон жил болж байгаа юм баггүй. Тэгээд би энийг юу гэж тайлбарладаг гэж хамгийн чухал зүйл нь клубд орсон болгон одоо явдалтай муухай хүн биш байдаг юм аа. Найз нөхдөөрөө сайхан шоудаад сайхан цаг өнгөрч Тийм би найз нөхдөөрөө тэгдэг, ордог, гардаг. Тэгээд октодтой ч гэсэн уулзах нь ганц би хүн ямар хүүхдтэй хүн их нэртэй хүн байгаа биш. Тийм зорилгоор бол нэг амар орж байгаа юм. Заохын жигтэй. Би тэгэхээр яг тэгж хэлээ биш өөрөө тэгж яриад. Тэгж санагдлаа. Жигтэн жигтүүлэн энэ төр гэдэг бол тэгэл тэнэг л ойлголт байх л тий. Хаандаа танилцал тий. Тийм шүү. Хэр их караоке ордог уу? Караоке нэг ордог шүү. Рэпрүүд ер нь их дуулж молж караоке дээр ордог бах тий. Караоке орж нэг лайв хийсэн юм байна сүлд. Тэгээд ер нь караоке орж байгаагүй. Өглөхөөс гадна дуулдаг уу? Дуулах эхэлт ч юм уу? Дуулнаа. Дуулнаа. Ер нь би нэг тийм одоо юу мэрч юмтэй. Би болохоор юм амар холимог гэх юм уу? Холимог хурга. Рок дуулж чадна. Гэхдээ би тийм мэрэгжлийн тийм метал тийм дууч юм биш. Гэхдээ тийм жижиг юм байгаа, сурсан юм байгаа. Тэгээд ингээд бүх юмнаас нь ингээд сурцсан байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө тахил мэлтийг нь өөрөө дуулцдаг, гайдыг гаргацдаг гэсэн үг. Тэр бас их олон талын л авьяастай нөхөр ах тий. Бүжиглэн дуулнаа. Ер нь урлагаас гадна өөр ямар авьяастай? Урлагаас гадна уу? Одоо сакс тоглоно. Өөр нэг авьяас бүжиглэх дуртай. Ер нь орондоо авьяастай байх хэрэгтэй. Байх ёстой билгүүт. Мэдээж үст тий. Гангста бол хүмүүс яг гангста хэвээрэл орондоо орох уу? Нүднийшлээ тайлаад бүх юмаа тайлаад. Яг зан нь бол яг зан талаас нь л ярьж байна л тий. Яг тэр нэг авир бол гангста хэвээрэл орлогоогүй гэж арчих. Иш гангста гэж. Гангста нарыг юу л мэдэхгүй шүү дээ. Монгол гангста байгаа юм. Одоо айстоп ах нарыг бол би бол гангста л гэж бодчих. Хүндэлдэг шүү дээ би бүгдийг хүндэлдэг. Яа за орон дотроо ер нь гангста байх хэрэгтэй ер хүн. Ямар байхыг тэгэл тэр үедээ л шийдэх билгүй. Яг тэр ямар тэг яаж харцгаа тэгэл хүнтэй ер нь яг яаж харцгаа хүмүүс мэддэг байх хэрэгтэй л. Хүнтэй тааруулж харцсан гэхээр хүнийг гадна талаас нь дүгнэ гэж хүмүүс ойлгоод байдаг байхгүй. Тийм бол биш үстэй. Хүнд нь нэг тааруулаад харьцдаг байх ч юмс нэг авьяас. Газарт нь тааруулаад дуулчлаа гэдэг шиг нэг тийм бичлэг яваад идэв шүү дээ. Од дээрэл. Ийм л зохион байгуулалттай байлаа гэдэг нэг зад байдаг шиг тий.
Зөв. Энэ бас вольфизм бас их тийм төлөвшсөн гэх юм уу? Энэ өөрийн гэсэн үзэл бодолтой их үнэнч залуу байна те. Энэ жил орж байгаа гэж хэлэхгүй тэгэл. Тийм байна гэж те. Ямар хөө бүсгүйч чамаа чиний хамгийн гоё мэдрэмжийг төрүүлдэг бай. Одоо төгс бүсгүй, төгс хүн, төгс юм гэж байхгүй л дээ миний бодлоор. Гэхдээ төгстэй нэлээд төгсөн хүмүүс байна. Чи хартаа гэсэн те. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүний анхны эр хүн байхыг хүсдэг бол эмэгтэй хүн эрэгтэй хүнийхээ сүүлийн эмэгтэй байхыг хүсдэг юм нэ. Зүг. Яасан гинэ? Эрэгтэй хүн эмэгтэй хүнийхээ анхны эр хүн. Одоо эмэгтэй хүн бол одоо ингээд цэвэр ариунаараа байх нь шүү дээ. Тим зүйлд дуртай байдаг. Эмэгтэй хүн яа. Эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүнийхээ сүүлийн эмэгтэй хүн байхыг хүсдэг. Тий, наад чинь бол ер нь л үнэн л хүртэл. Одоо Монголд яг чи анхных нэр хүн болж чадах тийм эмэгтэй хүн хэрэг байгаа л Айлын сайхан хөөрхөн хөлтөө зөндөл байгаа шүү дээ. Болоогүй шүү дээ. Болоогүй л үү. Өөрсдөө мэдчих л үү. Аав ээжийн хүмүүжил. За тэгээд яриан зэтэж байгаа өөрчлөлт вольфизм одоо л гисэр гэдгээр нь хүмүүс бас их сайн нэр нь бас их гоё өрмөцсөн тий. Нэр бас хүнийг нэг гоё тодорхойлдог юм болов. Яг вольфизм гээл чон монтол холбоотой нэр юм шиг ханаг давчхан яриад өгч. Би бас мэдэхгүй ч бас өмнө ярьж лээсэн баг. Одоо нэг тим юм санагддаг ш надаа. Одоо миний дотор нэг юм хүний дотор бурхан чөтгөр ингээ байдаг гэж одоо нэг ингээ хөөгөлтэй бүх юм дээр л гардаг штэ. Тэгэхээр миний дотор нэг чон вольфизм гэдэг нь болохоор wolf изм болохоор үзэл чон үзэл чон ямар төлөвшөлтөй яаж ангаа барьдаг яаж бэлтрэг одоо үр удмаа ингэж цааш нь ингэж хөгжүүлж яадаг тий яг тийм нөө Чингисийн зохион байгуулалттай ингэж нэг дайтах хурлаг шиг яг тийм чонын үзэл тэгснэ тийм инэрэнгүү ер нь чон шиг чон үзэл гэсэн утгатай вольфизм. Чон бол айгүй тийм өш сандаг заавал хариугаа авч иж шахтуул чоныг шахтуулж болдгоо гэдэг те. Чи яг адилхан уу? Би харин яг одоо нэг бодол биелээ олно гэдэг шиг яг нэг юм би анханасаа яг хэлсэн шүү дээ. Яг тэгэл би юу ч бодоогүй өөртөө чон гэл нэр өгсөн. Одоо тэгэл миний биеэр дүүрэн чонын шивээс. Тэгэл би өөрөө нэг тийм үзэл бодолтой ч юм уу, тийм төлөвшөлтэй болж байгаа байхгүй. Хүн дүр нь өс сандаг уу? Өс санаа. Санаа л байх тий. Өс санаад явдал тэгэл одоо өөрт чи хэцүүлээд багт тий. Хэлнэ шүү дээ. Шууд хэлэх үү? Хэлнэ. Ойлгохгүй хүмүүс шүү дээ. Ойлгохгүй хүмүүс тэгвэл. Ямар зүйлээр чи өс санах вэ? Өс гэдэг чинь бас нэлээд тийм хэцүү хүнд зүйл шүү дээ. Өс үү? Бүр тийм ингээд тултлаа итгэцэн байсан юм дээр хүнийг ингээд цусгүй алахны нэг тийм мөч биш шүү дээ. Би нэг тийм сайн ярьж чаддаг байлгаарай. Чи яах яриад нүгөө? Гүйс. Зүгээр нэг та бас тэгэж үгүй ингэж тэгж болох. Би ингэж харьцаагүй байна. Тийм бол биш те. Тийм. Аа би хүмүүсийн л ойлголт. Ер нь зүгээр хүмүүс нийт нь л хэлж байгаа шүү дээ. Нийт. Хэрэг тийм хүмүүс байна. Байна шүү дээ. Муухай шүү дээ. Эмэгтэй хүмүүс үү, эрэгтэй хүмүүс дийлэх нь үү? Яадаг үуч. Эрэгтэй эмэгтэй хүний алинд нь шилүүх итгэдэг бай. Итгэдэг үү? Би идэх хүмүүстэй л тийм. Бараг ер нь хинт ч итгэж болохгүйгээ би сая дуу цацсан шүү дээ. 2 хоног. Одоо энэ хамт явж байгаа хоёрнаас итгэдэг юм. Итгэж байна. Итгэл энэ ч байж байна. Ер нь чиний хүрээлэлд хэрэг хүн байдаг бай. Миний хүрээлэл цөөхөн байгаа. Гэхдээ би маш их хүнийг танина. Гэхдээ миний хүрээлэл цөөхөн байгаа. Чамтай харьцахад ер нь бол их тийм нээлттэй тийм хүмүүс чамтай нэг тийм ойрхон байдгүй эсвэл яг зүгээр чамайг их мэдэрч харьцдаг эсвэл чамд жоохон ингээд тэ вольфизм гэл нэг жоохон тийм зантай залуучууд хажууд чинь байх уу эсвэл чиний хатуугч чинь шууд хэлждэг хүн хажууд чинь байх уу? Тэг хэлждэг хүмүүс нь л байдаг. Чи яг найзтайгаа өгүүлж авдаг уу? Авдаг. Би хэлсэндээ өрөөд би арх уухгүй гэж хэлээд нүдэн дээр намсаа би цохиулдаг. Би энийг уумаар байна андаа маа цох би цохиулж чадаагүй гэд. Тэгээ би уудаг. Би хэлсэндээ өрдөг. Мундаг залуучууд мундаг найзууд байна те? Тийм байх хэрэгтэй. Найзууд бол нэг хайхтар нэг шилчгнаад байхгүйгээс эр хүн бол нэг тийм хайрын дотроо л байдаг бах те?
Гаднаа бол нэг Би өнөөдөр энэ нэвтрүүлэгт ирэхгээ би өчтөр гоо сайханд орлоо шүү дээ. Тэгээ би бүр ингээ шивээс хэлчих чи тэр чинь гоо сайхан чинь тэгж шүү дээ. Үзэж ивэл сайн байцгаана уу? Өчтөр тэгээд тий? Өчтөр тэгээд ингээ миний ирүүн дээр юм гараад байгаа. Энэ стресстэй болоо чи. Гэтэ та нар ирчүүд ямар сони юм бэ? Ийм битүү шивэстэй чи ийм хин зүүнээс айгаадах ингээ. Би бүгд чинь ингэж юм чи. дахиж шивээс хэлэх үү? Хэлэх шүү дээ. Энэ бас тэгтээ их ховор хүмүүс хэлдэг бах тий. Яг энэ шивээс зөрөгтэй нэг юм хүмүүс л хэлдэг бах тий. Тэгвэл би бол яг боцсон юм аа л гэсэн. Миний биеийн дээр насаараа байна. Харамсалтай бол байхгүй. Харамсалтай байхгүй. Надад харамссан юм байхгүй. Хүүхдүүд нь хараад аав шигээ гоё шивэстэй болыг үлж ийлэх үү? Тэг хүүхдийн хүмүүжлийг би бол тэгэл ер нь юу хүсэж байна. Гэхдээ буруу замаар л явуулахгүй. Би бас юм ботчих байгаа шүү дээ. Юм үзчихэж байгаа. Тэг хүүхдтэй болчихоо буруу замаар би ингээд тим юм байна гэдгийг мэдчихэж байгаа бол хүүхдээ тэрүүгээр нь явуулахгүй л. Яг хоо шивээс мэвсэн дээр бол тэр яг хоо ярилцсан шүү дээ. Одоо бол ганц би эхнэр аваад нэг ирхэн төлөвлөгөө өгдөг шүү дээ. Одоо энэ төлөвлөгөө хийзээ эхнэр аваад хүүхдээ аль гэж бодож байна. За гараад гээд годлоо тоглосон. Ерөнхийдөө надад хийх ажил маш их байгаа. Сая 1 жилийн хугацаанд би энэ цомгийг дээр ажиллалаа. Релиз гэрээд дуусаад 1 жил боллоо. 1 жилийн хугацаанд би ер нь нэлээд зүтгэлээ. Ер нь хийх юм аагээд урдуур аялан тоглолтоо хийлээ. Гэхдээ би өөрийгөө нэг юм төвлөгөөд байгаа юм шиг. Гэхдээ ямар ч байсан зүгээр суугаагүй гэдээ хэлж байгаа. 1 жилийн хугацаанд би бас нэлээд зүтгэлээ. Одоо тэр цаг нь маргааш яг 2 сарын 15-нд Castle Club болох чинь. Яг хөө тэн дээр би найз нөхөд бүх одоо ойр дотныхоо хүмүүсийг бүгдийг нүрцэн байгаа. Яг бүгдэнд нь нээлттэй. Зөндөөл юм үзэж байна. Ер нь амьдралд бол. Би зүтгэж асуусан шүү дээ. Гэр бүл зохиох. Тийм тэр үл гэхдээ арай болоогүй. Надад зөндөө ажил байгаа л. Би яг энийг асуудаг гэхээр энийг төлөвж болдгүй юм байл л. Тэг яг бизээ хүүхдээ аландаа энэ төрөж төлөвлөдөг юм гинэ. Худлаа тэр бол яг тэр төлөвлөхнийхаа дагуур явдггүй гэсэн. Тэг яг би зүйл ойлгохтой бол их нэртэй болоод энэ дуу завсарлах уу ер нь уран бүтээл завсарлах уу эсвэл чи яг үргэлжлүүлэл явах уу? Их нэртэй дургүй л яагаад вэ яах вэ? Тийм юм байхгүй шүү. Тийм их нэртэй болгож байхгүй. Яанаас нэрсний эсрэгээр болоод байл яана тий. Зүгээр. Хинрийг бол хардах ер нь зүгээр үү? Зөв үү буруу юу? Тэр үед нь хар ер нь хэрэг байх хэрэгтэй гэдэг нэ. Тунганд харуулах хэрэгтэй шүү. Чи одоо харьцаа гэл шууд хэлж явах хэрэгтэй шүү. Чи одоо болцгоо, гарцгаа, зогсоочгоо ингэчээ. Тим хар байвал болно шүү дээ. Тэрнээс тэр нэг төсөөлөн бодоод хардад байвал бас хэцүү нэ тий. Хэцүү шүү дээ. Одоо нөөргөн харыг тодорхойлвол хэрэг байдаг вэ? Одоо 100% судал 100% судахад нэг 60% таартай юм уу? 60% пэс даалах нь. Хүнд 50% хар байх хэрэгтэй гэж бодвол тэр нэг 10% хэтэрсэн байдаг баха. Энэ 30% байх хэрэгтэй л да. 30% байх хэрэгтэй юм уу? Тэр юунд? Тэгвэл 40 шүү. Тэгвэл 40. 60 гэвэл настай амар болох гээд баг хүүхнүүд айхаар тий. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнд гар хүрээх би зөндөл тийм мэдээлэл харлаа. Яг би эрэгтэй хүмүүсийг зөвтгөж ярьж байгаа юм биш. Гэхдээ гендэж би гондоч би. Ер нь бол эрэгтэй хүмүүс ихтэй төвчээртэй байх хэрэгтэй зөв. Зөв. Эмэгтэй хүн гарч ирсэн үү? Эмэгтэй хүн гарч ирсэн үү? Гарч ирсэн. Ямар шалтгаанаас болов? Бас л нөгөө нэг харталт одоо юу ч байдгийг тийм юм бас болж исэн. Би тэгтээ гэмтэж байгаагүй би зүгээр л алгаж исэн. Чи тэнийг байгаад үгээр ойлгохгүйсэн. Тэгэл болоо. Тэ? Би нууж чадахгүй. Тэгээд тэр харьцаа хэр удаа үргэлжилсэн бэ? Тэгэл дууссан. Ойлгоогүй л тэ. Одоо ойлгосон байлгүй дээ. Нэг гаднаа ингээд айгүй тийм цайлган гээл нэг дараахан залуучууд байдаг те. Би бүгдийг гэж байгаа биш шүү. Тийм залуучууд ингээд хамтнаа амьдрал ирэхээр их алддаг гинэ. Харин тийм би сая яасан бохгүй юу? Хөвсгөл дархан эрдэнэт хөвсгөл гэдэг тийм жижиг хэмжээний юм төр хэлээ шүү дээ. Тэрэн дээр тийм юм ажиглагдлаа. Яг тэр мэрийг яриач. Яг өөрөөсөө харж байгаа байлгүй. Хүний хэлээгүй юм чи яг зүгээр явж байхад ингээл амар хэцүү. Цог явж байгаа хүмүүс амар хэцүү. Тэ. За тэгээд нэвтрүүлгээ бас өргөжлөл ер нь бол манай нэвтрүүлэг маань арайж байгаа өөр орчинд хийж байгаа. Манайх анзаарч байгаа лагер центр дээрээс хийж байгаа. Тэгээд ер нь спортын снукер билетэнд тоглох уу?
Тоглохгүй сакс тоглоно. Сакс тоглоно, PlayStation тоглоно. Тиймэрхүү. Ер нь эмэгтэйнтэй болцоо хийвэл ер нь одоо яг юу хийвэл гоё вэ? Валентины тусгай дугаар юм уу? Үгүй ээ. Юу хийвэл үү? Санаа авъя л би бас одоо нэг хитгэн Нэг тийм баригдсан юм байхгүй шүү дээ. Юу ч хийж нэг чувс гаргаад өгсөн ч гоё шүү дээ. Тэр чинь яг тийм мэдрэмжтэй л багтаа л байхгүй. Тэрнээс яг ингээд хоёр хайрцаг чихлаад аваад гүйж очоод гэрийнхэн гадаа ингэж тийм баригдсан юм л байхгүй хаа гэж бодож байна. Тэгээд залуучууд бүгдийг гоё баярлаарай гэж хүсье. Баярлсан байлгүй дээ гэж бодож байна. Эрэгтэй гоё машинтай байх хэрэгтэй юу те? Тэгээд машин ч унаа хэрэглээ. Тэгээд ямар ч үсэн мэдгүй. Охтуудыг бас машин тэргээр татдаг залуучууд байдаг юм шүү. Ямар машин унах вэ Альпизм? Нэг унаваага. Яа хэлээ л да. Би бол одоо машингүй байна. Хуучны BMW байгаа. BMW. Хуучны. 3 сер. Ер нь бол бас яг эрэгтэй хүний тийм одоо хэрэглэж гисэн бас нэг дуртай зүйл гэж бас байдаг шүү дээ. Машин тэрийг унаад бас нэг тийм явхад гангараа гэхгүй маа гэхэд нэг өөрхөн дуртай зүйлийг хэрэглэх чи өөртөө таалагддаг байхад гоё гэдэг ч гэсэн. Тэрэн шиг өөр юм дуртай хэрэглэн дээр одоо машинаас гадна гинж, бүүч. Одоо энд хэдэн төгрөг байх вэ? Би надаас хараад суучлаа. Мөнгө. Энэ бол бэлгүүд л дээ. Би ерөнхийдөө ингээд энэ чинээс харахад пүүзээ авсан юм байна. Энэ бэлэг, энийг за энэ бэлэг, Хэн бэлгэлээд энэ жамд? энэ одоо мэдээж хүндлэл хүмүүст нөгөө нэг тос өргөсний л иргэл одоо хариу юм уу да. Фэнүүдээс ч өгч ирсэн байна уу? Фэнүүдээс өгчсэн юм надад гэрт байгаа зөндөө байгаа. Монголд ер нь фэн гэж ярих ер нь яг нэг авталцаа байдаг юм болов? Байна шүү дээ. Тэнцээч фэнүүд зөндөө биш шүү дээ. Чамд одоо Монгол хэдэн фэн байна? Монголд уу? Фэн групп дээр 4500 фэн байна. Зөв. Яг хөө тэгээд яг тийм амар үнчээр сонсдог хүмүүс бас байдаг л ах. Би бол тэрийг үл сайн мэдгүй шүү дээ. Үзэн ядаг чи тэр их байна. Үзэн ядагч зөндөө байна. Чи яг хөө тэднэртэй яаж харьцах вэ? Одоо Харьцахгүй шүү дээ. Би дуугараа л хариу өгдөн шүү дээ ер нь бол. Зөв. Хөлөнд нөрөд юм шүү дээ. Зөв. Дандаа дуугараа. Тий, ер нь тэгээд энэ тент таарад ингээд хөөе, Morris the Mog юм бол Boris the Pog нь шүү дээ. Би яац юм бэ? Яа ингээд байгаа ингээд би ч хил хамаараа хүн чинь тийм шүү дээ. Сошиал медиа одоо хэдэн дагагчтай хэр их ашиглаж байна? Instagram 15k 15k K за Facebook дээр 47 илүү 8 илүү. Хөөе ямар их дагагчтай тий? Яг хувийн аккаунт юм уу пэйж юм уу? Пэйж? Аккаунт бол би нэг өмнө нь яаж исэн аккаунтаа нэг юм репорт ч юм уу яатсан тэгээ устгагдсан. Тэгээ одоо шинэ аккаунт байгаа. Тэрэн дээр нэг тийм фоллоу байхгүй. Ерөнхийдөө дандаа таньдаг хүмүүс байна. Сошиал медиа дээр хараалын үгийг сайхан хэрэглэнэ. Хэрэглэхгүй. Хэрэглэхгүй. Чинээсээ юу? Чинээсээ. Албисных юм бол албисны ажил бол ажил шүү дээ. Би хараалаа бол би тэгээд ингээ ганцаараа байж хата хэлж болно шүү дээ ингээ. Болж ш тэ. Би сошиал медиа дээр хэрэглэх гэсэн үг боддог. Яа тэгэхээр тий чинь өөрийгөө л мухай эвгүй харагдуулж байгаа юм ш тэ. Тэгэхээр бас волфизм бас их мундаг залуу яг зөөр нэг харагддаг талаас бол одоо хэл тийм гангстер харагдах тэ шивээс мэс. Бандана гэлөө. Зодонуудаа хийхгүй. Хийхгүй. Хүмүүс чамтай ер нь яг фэнүүд чинь ч юм уу одоо тийм үзээ ядагчид одоо өмнө нь амьдрал дээр янз янзын ярьж юм. Чи одоо юу юм уу гэл тэ. Ярьдаг шүү дээ. Судалж байгаагүй нэг ч удаа. Үгүй амьдралдаа юу? Фэн мэн тийм асуудлаас болоод уу? Асуудлаас болоод. Үгүй. Яг хөө тайз майзан дээр тиймэрхүү асуудлууд гарч ирсэн л да. Уус задсах юм болох. Тэнцэнэ би тэр чинь миний тэрнтэй зодолдоод тах тийм шалтгаан байхгүй шүү дээ. Би яг хөө тэ асуудал гаргалаа тийм чинь үнэхээр үл ойлголцлоо би хэлнэ шүү дээ. Чи ийм асуудал гарлаа уучлаарай. Үлзэл өчий. Тэрийг юу хэлнэ? Миний буруугаас эсвэл би хэлнэ. Миний буруугаас биш нэг хүн хурж ирээд наваа зөгчих юм бол би зодолно. Тий. Монголын номер 1 рэпер юм бэ? Монголын номер 1 үү? Одоогийн байдлаар уу? Яг одоогийн байдал. Яг өнөөдрийн 2019 оны 2 сарын 14-ний гэгээ хари Валентины өдрийн байдлаар номер 1 рэпер юм бэ? За би л авш. Мэдхгүй. За би л биш. Чиний хамгийн хүндэлдэг чиний хувьд шүү дээ. Ерөөсөл хүний өвсөл бодол өөр байдаг те. Тий. Хамгийн хүндэлдэг рэпер үү? Хамгийн хүндэлдэг би гэж яахыг хэмжээд дуртай шүү дээ. Болохгүй те. Мэдээж дуртахгүй.
гэдгээрээ дурдаад байгаа юм уу? Эсвэл яг жигнэсээ чи юм Тийм би дурдж байна. Дурдж байна. Дээж биелж яах вэ штэ. Чи яах. Мэдхгүй. Яагаад мэдхгүй? Монголын хипхоп тэгж 90 дараа байх ёстой мó гэдгийг би мэдхгүй штэ. 90 дараадаа биш ээ. Зүгээр л чиний хувийн үзэл бодлоос Монголын номер 1 хийж байгаа, бүтээж байгаа дуу Тийм штэ. Номер 1 штэ. Чадчих штэ. Тэ? Тэгтээ тэр хүн ч гэсэн бүр тийм гайхалтай тийм эр хүн, ухаантай эр хүн. санал нийлнэ би тэрийг бол нэг сайн танихгүй гэсэн мэт. Тэрнээс тийм илүү юмд ингээ цаг гаргаад байдаг хүн бол бас биш. Тэгхүүлээ зодтолдохгүй гэсэн үг тийм. Би үл тэр мэрийг бол мэдхгүй юу болох вэ? Зүгээр л чи дүү нэм чинь бас тодорхой хэмжээнд мэдчихэж байгаа л л тийм. Тэр юмд бол оролцохдохгүй тийм. Тиймтэй бол оролцохдохгүй манай ах Big Brother. Хүн бол мэддэг штэ. Хүн хамт байгаа хүмүүс за нэг ийм зайвартай хүндэ гээл те. Хэрвээ ямар нэгэн урлагийн рок попын дуучин ч юм уу чамааг ингээд чи дийлсэн чинь хамаа ойл UFC-дээ сайн үзье гэвэл чи юу гэх? Тэр үед тэгээ үзгээр ойл үзэн штэ. Үзгээр бол үзэн штэ. Үзгээр л үзэн штэ. Тэгээд үзийгээд хэлсэн би хэлсэн тэгээ нөгөөх нь тгийгээд тэнгүүт нь үгүй гэх штэ. Урлагийнхнаас хамгийн гоё хамтран ажиллаж дуулахыг хүсэж байгаа одоо pop дуучдаас юм байна. Эмэгтэй шүү. Би юу яг амар гоё эмэгтэй pop дуучид, эрэгтэй рэпрүүд одоо бүгднтэй хамтарсан юм байна. Тийм үү? Хинтэй гоё бүсгэж үжидээс дурдл та. Би Miss M-тэй. M-тэй. Тийм pop бас би ариуна ихчтэй дуучилсан шүү дээ. Оо тийм үү? Тийм. Цацсан юм уу? Цацагдаагүй. Сая шинжилгээр яг нэг юм хулгай юмнууд цацагдаад байгаа. Телевизээр гарсан юмнууд. Тэр бол аянда яг Альбисны official зүйл цацагдана. Би яг хамтрах хэвээр хүмүүстэй бол хамтраал явж байгаа. Ариуна их чинь би тэр гайхалтай дуун дээр цугдуулна гэдэг бол бас миний нэр төр хэрэг. Мундаг үн тий. Тэгэд бас их жанрын үед ингээд ямар дуу гарсан бол гэдэг сонирхолтой байдаг. Тий сонирхолтой. Тэрийг үзсэн хүмүүс бол бас байгаа. Тэр шинжилгээр гарч ирсэн. Зөвөр яг урлагийнх нь бас урлагийн тоглолт дээр бас нэлээд удажлаа шүү дээ. Урлагийнх нь нэлээд олон уулзчихсан баг тий. 5 жил болсон гэж байна. Дуулаад. Тэр чинь дуулаад 5 жил тоглолтын таарлтан өстэй. Гоё их чимэгчнэр 3 охин киви миви окамок гэхтэр бол таарлтан өстэй. Урлагийнхнаас нэг гоё бүсгүй шүү гэдэг хардаг хүүхэн бүсгүй ямар хүн байна? Тийм байхгүй. Байхгүй. Нэг ч байхгүй. Бас нэг дуу муу бүгдээрээ л гоё хүмүүс шүү дээ. Урлагийнхнаас ч гэдэг байхгүй тэгэл Монгол эмэгтэйчүүд угаасаа царайлаг гэдэг юм би хятадаар явж байхдаа ойлгосон. Гэтэ хятадын бас нэг тэгээд байгаа юм биш. Би нэг жоохон бөөр хийлээд нөө. Зөв шамаг. Монголчууд царайлаг шүү дээ. Царайлагтай. За энэ манай нэвтрүүлгийн ярилцлагыг мань өндөрлөж байна. Тэгээд манай Wolfism бас их тийм хөөрхөн ярьцдаг залуу байна. Тэгээд манай нэвтрүүлгийн бас нэг сүүлийн асуулт өгөх гоё. Тэгээд нэг ганц ярих асуултыг л асуу дуусгая. Тэг. Амьдралдаа ижис хамгийн зөвүүн шийдвэр юу байсан бэ гэж. Зөвүүн шийдвэр микрофон авсан л юм да. Микрофон авсан. Рэп тийм байд орсон биш үү? Микрофон авсан бохгүй би өөрөө. Зөв. Тэр нь яадаг микрофон? Зүгээр л микрофон би захиалаад аваад өөрөө дуу хийж эхэлсэн бохгүй. Тэгээ би ингээм микрофоны багал зургийг базаад ингээд тэрнээс хойш миний одоо хүртэл гарсаар л байгаа. Гарсаар л байх бол тэ. Одоо 30 гараад ч юм уу чиний жанр өөрчлөгдөх үү? Мэдгүй. Гэхдээ би бол яаж ч ингэж гадна талаараа ингэж өөрчлөгдөжсэн доторх би бол илүү сайжрах байлгүй дээ. Тэрнээс би улам муудаад муу хүн бол болно гэж надад бол тийм бодлоо байхгүй. Муу хүнийг ямар хүнийг муу хүн гэдэг? Муу хүнийг үү? Ахархан бодолтой. Тэгээд нэг юм муу хүний одоо Nissan-ийн 10 зүйл гэдэг шиг тэр зүйлийг бүрдүүлсэн хүмүүс байдаг байлгүй дээ. Тэм хүмүүс дунд найз нөхд ч байвал чи тэрийг засаж явах уу, зайлаа гэх үү? Засаж авна би найзыгаа бол. Ямар хүнийг чи яг найзаа гэж үнэлдэг? Намайг надтай цуг мөглөж байгаа, намайг нэгсэж байгаад хамт байж байгаа л ямар ч үед хамт байж байгаа үнийг л би найзаа гэнэ. За ойлголоо, баярлалаа. Тэгээ өндөр нэвтрүүлэгт маань гисэр буюу Wolfism оролцлоо. Тэгээд их өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэгээд бүх юм л чонтой их гоё тийм
имиж бүрдүүлэлттэй. Би нүг аль болох ярианда зөвүүн гэдэг үгийг орж ярихыг хичээдэг шиг. Ер нь бол их гоё дандаа л гоё чонтой ийм гоё аксессуар шивэстэй ийм золио байна. Тэгээд мундаг байна. Ирээдүйн гоё уран бүтээлд намжилсан маргааш. Одоо нэвтрүүлэг гарч байгаа бол яг 2 сарын 16-нд гарна. 2 сарын 15-нд бол тоглолт нь болох гэж байгаа тийм. Тэгэхээр маш том амжилтыг би хүсье. За амжилт хүсье. Баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баярлалаа.